За хамтаа үзэгчтэй маш их баярлалаа хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочноо уулзуулахад бэлэн болсон байна. За бидний өнөөдрийн зочноор стайлист, имиж коуч, за үүлэн салганд хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Өнөөдрийн минь төргийн урилгыг мань хүлээн авч ирсэнд их баярлалаа. Өрсөнд баярлалаа. За үзэгчд манаас одоо сошиалоор л одоо контентийг нь үздэг хүмүүс бас нэлээдгүй олон байгаа болоо гэж бодож байна. Түүнээс гадна бас өнөөдөр үзэгчдтэй гоё өөрийгөө дэлгэрэнгүй гоё танилцуулаад за ер нь яг ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар чиглэлээр ажилладаг хүн бэ гэдгийг гоё танилцуулаад яриагаа эхлэе гэж бодож байна. За би болохоор стайлист үүнээс гадна анхандаа стайлист болсон тийм үү. За стайлистаараа Италийн Миланээс одоо сургуулийг одоо стайлистээр төгсөөд за ингэсний өвдөн дээр миний хувьд болохоор өөрөө хөөхөн маань ямар амин хутгалтаа ингээд зогсчдгөө энэ яагаад гэж явсаар хагаад имиж коуч болсон. Тэгээд Азийн имиж коучтын холбоонд нэгдээд ингээд одоо Монголд имиж коучээр одоо ингээд ажиллаад эхлэе явж байна. Ерөөсө олон улсаар л явж идэг хүн байна. Монголд ирсэн гэдэг. Тэр дундаа бас яг гой үндэсний хувцас хэрэглээл за тэр бүх зүйл дээр бас их одоо сүүлийн үед нэлээдгүй анхаарч ажиллаж байгаа юм шиг санагдсан. За мэдээж одоо нөгөө бүх зүйлийг номын сорон сурчсан учраас одоо тухай хүндэн тохирох тий тухай зүйлийг бол бүгдийг ингээ гой түгээгээд явж байгаа хүн. За саяхан болсон нэг ивент болсон. Ивентийн талаар гоё хэлээ ярих гэж бодож байна. Эзээ болсон ямар одоо юутай чиглэлтэй ивент боллоо. За миний хувьд болохоор өв код гэдэг энэхүү ивентийг 6 сарын 25-нд зохион байгуулсан. Тэгээд тухайн өдөр бол байгаль гэх юм уу цаанаасаа уг нь бол 6 сарын 12-нд. Гэтэл ингээд байгалийн одоо тэр нөгөө үзэгдлээс болоод 25-нд ингээ хийгдсэн. Тэр өдөр нь морь жилийн, морь сарын, морь өдөр болсон. Маш гоё бэлэг дэмбэрэлтэй өдөр болсон. Учир нь зорилго нь өөрөө бид одоо би болоод манай баг хамт олон өв соёлоо, бит бус өвөө дэлгэрүүлсэн ийм сайхан өдөр болсон. За энэхүү ивентийн зорилго нь гэвэл миний хувьд өөрөө Монгол хүн болгон өв тээгчид гэж хувьдаа боддог. За залуу наснд бол хамгийн сүүлийн тренд хувцас юу вэ гэдэг байсан бол одоо тренд дагахаасаа илүү өв соёлоо яагаад ингэж өдөр тутамдаа ингэж оруулж ирж хувцалж болохгүй гэдэг утгаараа өв код гэдэг энэ ивент маань 3 цагийн эхлэхээс дээр болсон. За 3 цагийн эхлэхээс гэдэг маань өнгөрсөн одоо ирээдүй гэдэг хувцас манай загварын үзүүлбэр гарсан байгаа. Тийм. Өнгөрсөнд болохоор Эртний Монгол гэдэг брэнд маань оролцсон байгаа. Яг л нөгөө эртний хийцээрээ тий. Өнөө цаг үед болохоор Mongolia гэдэг брэнд оролцсон байгаа. Маш нэм хүрээ стилтэй ийм загвараар илүү надад стилист миний хувьд нүдээр бол их таалагддаг. За тэгээд 900S гээд ирээдүйн цаг дээр нь 900S гээд яг өдөр тутмын стил болгон гаргасан ийм брэндүүдийг оролцуулаад за мөн одоо манай загвар өмсгчд бол бүжигчдийг байлгасан. Илүү одоо уран яруу за илүү одоо төрслөлтэй хүмүүсийг маш гоё ингэж догтлуулж те яг л ийм өвөг дээдсийн тэр мэдрэмжийг өгч чадсан. Тэгээд үүнээс гадна бас туйлж хайлсан тий нээлтэн дээр маань туйл хайлж хаалтан дээр минь одоо цам харих гэх мэт одоо маш одоо энэ найруулгыг хийхдээ бид бүхэн баг сүнс маань найруулсан байгаа тий энийг найруулсан хүн маань гэвэл одоо Монголын хэл хурцтын холбооны тэргүүн Наран Дэлгэр гэдэг залуу байдаг. За энэ залуу маань бас найруулсан 100% найруулсан бит хоёр ингээд ярьсны үндсэн дээр маш сүнслэг тийм ивент болсон. Маш гоё ивент болсон байна тийм. Ер нь анхны ивент үү? Анхны ивент. Цаашдаа тийм жил болгон одоо энийгээ хийхээр одоо зорж байна. Ер нь анхны ивент за яг сэтгэгдлийн хувьд одоо яг болсон процессын хувьд маш гоё яваад байна. Оролцож одоо хамарж байгаа, сонирхож байгаа хүмүүсийн хүрээлэл ер нь хэр байв? Ер нь залуучууд маань хэрэг сонирхож байв? За хамгийн анхны ивентийг бол такс таслаагүй яг зорилтод залуучууд зорилттой зочдтой зориулж ингэж хийсэн 100-аас 150 зочдтой элчин сайдуудтай тий гадаадын одоо аялал гадаадын одоо аялагчтай ч гэх юм уу те илүү одоо Монголыг сурталчлах тал дээрээ
За бас мөн өв соёлоо тээж яваа залуучуудыг өрсөн бас одоо зураач гэх мэт те гигантэн гэх мэт ийм хүмүүсийг өрж энэхүү ивентийг хамгийн анхны ивентийг хийсэн. Тааш тийм бах ер нь нэг мэдээлэл хүрхгүй байсан гэдэг. Яг зорилттой хүмүүс руугаа ингэж чиглэсэн. Тийм. Анхны одоо хийж байгаа учраас шууд ингээл такс таслах хэр хүмүүс мэдэхгүй шүү дээ тий. Тийм учраас энийг яг 100% өөрсдөө зохион байгуулж ингэж хийсэн. Тэгээд зочтой ч гэсэн урьж хийсэн. Зочдын үед сэтгэл бас ямар байсан болоо? Зочдын хувьд бол бүр ингээд 100% биш 200% үнэхээр таалагдлаа тий. Одоо манай дагагчдаас бас ирж үзсэн. Тэгээ над руу ингээд бичгтээ үнэхээр одоо дээдсийн одоо өвөг дээдс маань хамтдаа баяслаа. Маш одоо сэтгэлдлийг өөр төвшөнд хэлж ирсэн. Тэгээ сүнс маань баяслаа тий. Дотор хүн маань сэрлээ ч юм уу тий. Өнөөдөр би ингээд сэтгэл готролт ингээд айгүй хэцүү байсан гэтэл өнөөдөр би яг цаашдаа яахаа ингээд айгүй гоё ойлголоо ч юм уу. Ийм гоё мессежүүд ирчихсэн. Зүгээр нэг маш гоё ивент боллоо гэдэг бол биш тий. Яг цаадтгаа маш өөр юм сэтгэлээ бас илэрхийлсэн байна. Ер нь яг энэ үндэсний гэдэг зүйлийг яг хизэнээс яг ингэж барьж авч яг энэ зүйл рүү ингэж өв соёлынхаа ингэж сонирхоод яг ингэ хийх болов. Ер нь хийх болсон шалтгаан нь яг яагаад юу байна те? Яг үнэхээр бас энэ залуучууд маань бас тэгвэл энэ өдөр тутамдаа энэ дээл хувцас өмсгөө болчиход юм уу яагаад юм? Ер нь бас нэг ийм юмыг олж харсан болоод энэ чиглэл рүү л ер нь орсон болоо гэж би бодоод байна. Тийм. Би чинь өөрөө баг хувцсгүй юм байсан шүү дээ ер нь. 18 онд манай өөрөө урлагийн үнэлтэй. Одоо сайн хэл урт талбайн ерөнхийлөгч гэдэг маань төхөр наран дэлгэр маань. Энэ хүн маань 18 онд авьяаслаг монголчуудад оролцсон. Ингээд гэрт маань ингээд телевизийн хэрэл ингээд ихтэй гоё хувцас өмсч гэлдэг. Тэгэл заа гэж тухайн үед би бясалгал хийдэг, йог хийдэг юм байсан. Тэгэл нэг йогийн хувцас өмссөн чинь. Үгүй ихчээ та нэг өөр гоё хувцас өмсчихөө. Тэгэхээр нэг ганц байсан юм барин палажа өмсчихлээ гэсэн чинь. Үгүй ихчээ та өөр гоё хувцас өмсчих гэсэн чинь нөгөө би яг юу өмсөхөө мэдэхгүй байгаа байхгүй. Түүнээс хойш нөгөө хувцас гэдэг зүйл миний анхаарлаа айгүйх татсан. За тэгээд алтны дэрхэх гуйл шарлан гэхчээр манай өн чинь өв соёлоо тээсэн хэл хуур тий хөөми битбокс гэдэг ийм урлагаар ингээд явдаг хүн ингээд явж байтал за би хувцас судлаад хувцаар суралцаад хувцсны онлыг эхлээд суралцдаг байхгүй. Онлыг бол ягшлан стайлистууд суралцсан. Тэрний дараа стайлистууд бүр ингээд байхгүй болтол нэвддэг байхгүй юу? Ийм салбар байдаг. Тэр ч утгаараа энэ дэлхийд ерөөсөө макро төвшөнд ерөөсөө 50 100 ч юм уу те одоо имиж стайлын төрөл бол маш олон. Гэтэл одоо яг энд ярих юм бол ДНК-гийн хувьд бол 6-аас 10 төрлийн стил гэдэг энэ дэлхийд ерөөсөө. Энийг ерөөсөө л микс матч хийгээл ерөөсөө стилүүдийн төрлийг гаргаж ирдэг. Гэтэл ингээд бусад улс оронд болохоор тэр одоо романтизма үеийн одоо хувцснууд эдэг шүү дээ. Одоо английн те ингээл амар юм торон юм нүсэр ингээл хоолойтой юм те. Гэтэл тэрийг өнөөдөр ч гэсэндээ тренд стайлд ингээд оруулан гутлаа баг улирал болгонд ингээд трендийг өөрчлөөл ингээд дэлхийд ингээд явж штэ. Гэтэл манай Монголд ягаад ингээд юмыг жоохон өөрчлөх гэхээр ингээд шүмжтэй хандд юм бол тий ягаад заавал юмыг 100% ингээд тий тэр үеэр нь өмсөх хэрэгтэй юм бол ягаад өнөөдөр бидний одоо энэ даяарчлсан нийгэмд энэ өөрчлөгдөж одоо залуучууд өвөөд хийж цаашдаа өргөлжлүүлж явах учраас энийг одоо өдөр тутамд яаж оруулах вэ гэдэг утгаараа би стайлаач гэсэндээ имиж коучийн ажлыг хийж байгаа ч гэсэндээ заавалжгүй монгол хувцс буюу монгол хувцсны элементийг оруулж өгдөг. Энэ нь өөрөө хүний бидний одоо нөгөө дотоод одоо зан ариншин архитект гэж ярьдаг. Стайлисттэй бидний хувьд болохоор хүний зан ариншин 12 төрөлд хувааж үздэг аахгүй. За жишээ нь mother archetype те ээж archetype ямар хүн илүү идэвхтэй ах вэ гэхээр нөгөө дөнгөж төрсөн ч юм уу хүүхэд нь бага насны байвал илүү энэ зан чанар нь өндөр хувьтай гарч ирдэг штэ. За queen archetype-тай эмэгтэйчүүд маань илүү удирдах төвшөнд байх арай өндөр гарч ирдэг. За гих жишээтэй ингээд archetype-ийг оншилж агаад жишээ нь одоо mother archetype-тай байлаа гэхэд нөгөө ажлын байранд очих гэхээр би одоо те миний хувцс надад тохирохгүй байна, таалагдахгүй байна, зовхгүй болчлоо. Одоо би яаж хувцлах уу гэдэг. Гэтэл удирдах ч юм уу албан тушаалтан дээр очихоор зан аршинд цогцож өгдөг шүү дээ. Нэг л тий.
Энэ дээр бид нар нөгөө хувцсан дээр нь ажиллаж өгдөг. За тэгвэл та яг ямар зан чанарыг дайчин архетипыг гаргаж ирмээр байна уу? Тэ? Илүү queen архетип гаргамаар байна уу гэвэл за тэрэн дээр нь бид нар ажиллаж хувцаар нь тухайн үний одоо сэтгэл зүйд нь нөлөөлж имижийг бүрдүүлдэг гэсэн үг. Энд болохоор манай Монгол уламжлалт одоо бясалгал гэж яддаг байхгүй. За энэ бясалгалын хичээл ордог. За мөн морь тарууны хичээлийг оруулж өгдөг. Имиж коучийнхаа одоо энэ яг хөтөлбөртөө гих жишээтэйгээр ингэж ажилладаг. Ийм утгаараа л ер нь явсаар ерөөсөө л өв соёл руугаа бид нар яг өв дээр очиж ер нь тэнд л зангидагддсан байна гэж хамгийн сүүл ер нь за энд л юм байна гэж ажиллаж гисэн. Ямар гоё юм бэ те. Ер нь хөтөлбөр болгоод шууд сургалт нэг хүн дээр одоо яг сургалт хөтөлбөр болгоод явдаг гэсэн үг юм байна гэж ойлголоо шүү дээ тий. Үнэхээр гоё санагдаж байна л да. Тэгээд ялангуяа сүүлийн үед гэхдээ ингээ хараад байхаар бас залуучуудын маань хувьд бараг дийлэнхтэй юм үндэсний хувцас бас одоо зарим нэг одоо хувцлалтандаа оруулаад ч гэдэг юм тий. Гоё үндэсний гутлаа зүгээр одоо Монгол гутлаа гоё дээгүүр зохицуулаад энэ залуу стилтэй болгоод өмсөж гэдэг юм а тий. Дээлэн дээрээ ингээд өмсөөл бас ингэж ийн гэдэг ч юм уу. Залуучууд маань бас тэгж өмсөх туртай болсон юм шиг юм харагдаад байгаа л да. Тэгэхээр та бүхэн маань бас гоё нөлөөлж чадчихээн тий. Ингэж өмсөөл бас ингээд үндэснийхээ ямиг тээсэн мөртлөө гоё залуулаг орчин үеийг хувцалж болох нэ гэдгийг бас ингээ харуулж байгаа хэрэг гэж бодож байна. За одоо удахгүй бас нэг баяр наадам болгож байна. Залуучууд бол мэдээж энэ баяр наадмаараа одоо хамгийн нэрвэндэл гоё үндэсний дээл хувцас одоо яг үндэсний гэдэг бүх зүйлээрээ л ингэж гангарч гоёдаг бахархдаг юм үе ирсэн байна. За энэ үед бас зориулсан залуучуудаа өдөр тутамдны өмсгөд зориулагдсан ийм одоо гоё тийм хийц одоо бүтээлүүд ер нь гарч байна. Гаралгүй яах вэ? За миний хувьд болохоор брэндүүдээс өөрөө загварыг хилээд гаргаад өөрөө өмсөх загваруудаа ингээд гаргаж авдаг. Жишээ нь одоо би ингээд хоёр одоо туслах, дээлний туслах гэж яриа яг дээл гэж ярихгүй тий. Хантааз буюу за энэ хантааз болохоор Eve Mongolia-гийн хантааз л та. Тэгээд би энэ хантаазыг яг өнөөдрийн өмссөн лүкэн дээрээ ч өмсөх боломжтой. Яг юунд оролцож яах гэж байгаагаас хамаарат одоо сүнхлээ явж байгаа байхгүй. Жишээ нь би оройж хойшин дээр болох ивентэд оролцох учраас би энэ хантааз ингээ аваа явж байгаа. Тэгээд энэ хантаазын юу нь онцгой гэхээр энэ өөрөө маш гоё олив ногоон өнгөтэй дээрээс нь улаан өнгө орчихсон. Тэгээд яагаад энэ улаан өнгө орцсон хантаазыг заавал сонгосон гэхээр би өнөөдөр хумс маань улаан тий байгаа учраас би юм улаан оруулахтаа илүү сонгож өгсөн. Энэ хой талдаа болохоор энэ хантаазны маань энэ хойтлын чимэглэл их таалагддаг. Илүү хүрээ соёлыг тодтогч харуулж өгсөн байдалтайгаар энэ дээлийг би ингээд цүнхлээ явж байгаа. Тийм ээ тийм нэр цүнхлээл сайхан өдөр тутамдаа тийм. Тэгээ яг хаана очих вэ яах вэ их үү гэдэг дээрээ гаргаж ирээд өмсөд ингээд орчих боломжтой тийм. Тийм одоо би ингээд өнөөдөр юу нэвтрүүлэгт орох гэж байгаа бол эднээсээ ингээд өмсөө одож болохгүй нэ шүү дээ тийм. За илүү авч явах амар. За энэ болохоор номон цагтаа дээл байгаа. Тэгээ өв коттон дээр өмсөжсэн. За ер нь бол энэ дээл хувцас өөрөө манай Монгол үндэсний дээл хувцас маань маш олон жилийн түүхтэй. За үүнийгээ судлах юм бол жишээ нь одоо анхандаа юм номон цагтай байсан бол за хүннүү загвар гэж ярьдаг тий. За ялангуяа язгуур брэнд бол илүү яг тэр 100 ямар байсан яг тэр үгээр нь уралдаг язгуур брэнд бол. За одоо жишээ нь хүннүү брэнд гэхэд бол би жишээ аваа явж байгаа шүү. Энэ ерөөсөө реклам биш шүү брэндүүд. Хүннүү брэнд бол яалтчгүй одоо сүүлийн үед өмсөх эмэгтэйчүүдийн одоо биеийн галбирт илүү одоо юм элсэн цагийг гаргаж өгөх зориулттайгаар тий маш гоё ингрийн гаргаж өгж илүү тайлсхийг нарийсгаж хормойг нь илүү нөгөө буюу бараг нөгөө английн тэр нөгөө романтизма үеийг төлхөө оруулж ирсэн ийм гоё загвартай гаргаж ирдэг. Тэгэхээр бидний одоо яг аав ээжүүдийн үед болохоор яалтчгүй нөгөө манжийн нөлөөллийн үед өмсөж байсан тэр дээлийг өмсөжсэн тий. Энэ бол манж дээл бол биш байхгүй юу? Айгүйх нөгөө манж дээл тий манж зах гэж ирдэг. Гэтэл яалтчгүй тэр чинь манжийн нөлөөллийн үед л өмсөжсэн бидний өвөг дээдсийн өмсөжсэн хувцас нь үнэн багхгүй юу? Тэгэхээр бид нар энийг манж гэж бас нэг талдаа миний хувьд бол хэлэх айгүй дургүй байдаг. Яг гэвэл тэгэх юм бол бид нар өвөг дээдсээ ч гэсэндээ тэгж хэлж байгаатай ялгааг болчих гээд байдаг учраас. Тэгэхээр энэ дээлнүүд өнөөдөр бүр нэгэн доор
бүгдээрээ өмсөж болохоор болчиход байгаа байхгүй. Өнгөрсөн үед бол яг тухайн зуундаа л өмсөжсэн бол одоо энэ 21-р зуунд энэ даяаршлын үед бид нар бүгдийг яг өөртөө тохируулан өмсөх боломжтой болж байна тий. Тэгэхээр чин одоо энд нөгөө биеийн галбар ороод ирдэг эмэгтэйчүүд дээр ярил тий. Одоо эмэгтэйчүүдээ яриад гисэн ч одоо эмэгтэйчүүдээ л яриа та. Тэгэхээр эмэгтэйчүүд маань ингээд алин биеийн хэлбэртэй эмэгтэйчүүд байдаг тий. Тэр бүсгүйчүүд маань ямар дээл өмсөх вэ гэлдэг. Тэгэхээр тэр эмэгтэйчүүд маань ихэнхдээ жоохон богино хүзүүтэй байх гад байдаг. Тийм учраас илүү одоо ийм зөрсөн номон захтай дийлэх тохиромжтой. Одоо хүннүү захтай гэж хэлэх юм шүү дээ. Илүү тохиромжтой байдаг. За тэгээд энэ мөр хэсэг нь одоо маш гоё одоо нэмэлт хэсгээр их гарч ирсэн. Гэхдээ маш жижигээр гарч ирсэн байдаг. Мөр нь одоо жишээ нь миний одоо энэ өмссөн цамцны энэ мөр шиг жижиг өөрхөн гараад ирсэн байдаг. Тэгэхээр мөр хэсгийн тодтогоод за хүннүү загвар маань илүү нөгөө тайл хэсгийн хэсэг нь болохоор юу орцсон байдаг штэ. Ийм нэг илүү гоё нэг юм нарийнсан ширээстэй байгаад байдаг тий. Тэр хэсэг нь одоо тухайн алин биетэй эмэгтэйчүүдийг маш гоё одоо биеийн бүтцэн зөв харагдуулаад зөв юу яадаг маш гоё харагдуулдаг. Үүнээс гадна нөгөө яалтчгүй материал бас ороод ирдэг. Мэдээж тэр алин биетэй хүмүүс одоо зузаан одоо даргаар одоо тийм хатуу тийм материал биш илүү одоо зөөлөн торго тий хүр хорхоон торго ч юм уу зөөлөн силкэн ч юм уу даавын материал сонгож өгөх их тохиромжтой гэх жишээтэй. Дээлэг хүртэл сонгохдоо одоо тийм биеийн хэлбэрт нь тохируулан за дээрээс нь зан аршиндаа бас мөн тохируулан сонгодог. Бас зан аршин доо. Тийм зан аршин. Аршин доо гэнэ. Тийм тэрийг бол анх удаа сонсч байна. Тийм зан аршин. За миний рил дээр байвал би одоо жишээ нь одоо нэг хөх дээлийг өмссөн байгаа тий. Тэр дээл маань болохоор пүүсо материалтай. Пүүсо материал нь өөрөө яалтчгүй маш минимал ажил хэрэгч хэрнээ маш одоо тийм классик дээд зэрэглэлийн тийм өөрөө материал ахгүй. Тэгээд дээрэс нь юм хөх хөнгө цэнхэр хөх хөнгө болоод ирэхээр маш ажил хэрэгч болчдөг. Тэгэхээр тэр дээлийг наадмын арга одоо наадмын одоо гэр бүлээрээ явж байхдаа өмсөхөд маш тохиромжгүй байх нь шүү дээ тий. Тэр дээлийг илүү одоо олон нийтийн үйл ажиллагаа, улс төрийн одоо тий айлчлал ч юм уу тий гих байдлаар хэрэгэлдэг жишээ өнгө материалн дээр ингээ үзэх юм бол дотроо ингээд маш олон задлага тийм ээ тий. Маш нарийн л одоо маш нарийн зүйлсүүдийг анзаарч иж одоо баг өмсөх хувцас сонгох болчоод байна тий. Тий сонгох болчоод байна. Энэ дээр одоо ямар ажил хийж ямар одоо орчинд те амьдарч байгаас шалтгаалж стилистийн одоо тэр зөвлөгөө хэрэгтэй юу, имиж коуч танд хэрэгтэй юу гэдэг нь тэн дээр гарч ирдэг. Яриад байвал ёстой дуус харгүй том сэдв гэж бодож байна. Тэгээд хэрвээ дараа боломжтой бол дахиж ирээд манай үзэгчдэд гоё мэдээллүүдийг өгж байгаасаа гэж одоо хүсэж байна. Тэгээд өнөөдөр бол үнэхээр хэрэгтэй мэдээллийг өглөө. Бид бүхэнд шүүгэнд бол маш олон хувцснууд байдаг тий. За тэгээд хувцснуудыг зохицуулж өмснө гэдэг бол бас их авиас юм шиг байлээ. Тэгээд авиас гэхээсээ илүү бас одоо яг ингээд үнэхээр өөрөө мэдэхгүй ч байдаг юм уу тий. Хувц аваад л байдаг хоорондоо тохирдгүй ч байдаг юм уу. Яг ийм үедээ мэрэгжлийн хүн тандаад за одоо жишээлбэл түрүүний дийн одоо тий хэлбэр галбар за тэгээ зан ааш ажил мэрэгжил гээд энэ бүх зүйлсээ гоё холбоод за ер нь нэг ийм хүн юм байна шүү гэдгээ бас мэдээд авах юм бол хэрэгтэй юм болов уу гэж бодож байна л да. Яг үнэн. Тэгэхээр хүн бүрт одоо манайх яг өөрийн имиж бүрдүүлэх сургалтыг явуулдаг. Энэ дээр болохоор мэрэгжлийн болох гэхээсээ илүү яг өөрийгөө таньж мэднэ. Ийм сургалт байгаа. Энэ дээр яг өөртөө өөрийн өнгийг тодорхойлно, өөрийн биеийн хэлбэрийг тодорхойлно. Үүнээс хамгийн чухал нь нөгөө зан чаана өөрийгөө мэдэж авдаг гэсэн. Тийм. Энэ дээр болохоор миний хувьд би өөрөө астрологч аахгүй бас. Тэгэхээр астролог талаас нь би бас онцлоод өгдөг. Тэгэхээр яг тэр хүний одоо энэ ертөнцид яг ирсэн өдөр цагаар нь тухайн хүний яг ямар одоо мэрэгжил нь илүү тохиромжтой, яг ямар харизман тохиромжтой ингээд илүү нарийн ингээд шигшигтэд гараад ирдэг. Энэ дээр одоо сургалтын дээр яг ямар зан яг ийм байвал өөрт чинь илүү амжилтанд хүрэх юм бэ, тэ? Тэгэх юм